Одоо бид нар шинэ сургуульд ороод гутлаа салдаг болсон. Дулаахан цэвэрхэн. Дулаахан гоё. 2-2-аар нэстэй хамт гоё сууж байгаа. Ер нь л малчин манай хөдөөний малчин 5 км гадар. Заримдаа мороор ирэн, заримдаа машинаар ирэн. Шинэ сургуулиар ирсэнд маш их баярлж байна. Гоё сургуулиар ирсэнд маш их баярлж байна. Тэгээ ялангуяа хөдөө орон нутгийн хүүхдүүд бол ингээд 6 настайгаас дотор байранд амьдрахгаа явдаг. Тэгэхээр зэрэг хүүхдүүд гэр бүлтэй ээж автаа хамт өсөж торних энэ боломжийг бий болгож өгөх юм зорилготой байна. За би яг одоо Сэлэнг аймгийн Мандал сумын Тарин багийн баг сургууль дотор сууж байна. Өдгөө 40 гаруй жил болж байгаа энэ хүү барилга бол мэдээж илэгдэж хуучирснаас болоод засвар хийх ийм зайлшгүй шаардлагатай болсон байгаа. За тэгвэл нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн санаачлагаар өндөр хууртны Starlink үйлчилгээтэй холбогдсон таг болон дулааныхаа тодорхой хувийг нарны эрчим хүчээр шийдсэн пассив сургуулийн барилгыг Хаан банкны санхүүжилттэйгээр өнөөдөр ашиглалтанд орууллаа. Ингэснээр сургуулийн 40 гаруй хүүхэд болоод 10 гаруй багш ажилтан дулаан төглөө орчинд суралцах боломжтой боллоо. Тэгээ манай багийн хувьд л ерөөсөө хүүхэд ингээд сурч боловсроод төвийн хүүхдүүдээс ялгарх ямар ч ялгаа байхгүй болчлоо. Орчин гоё болчлоо, сургалтын хэрэглэгдэхүүн гоё болчлоо. За хүүхдүүд орчин үеийн цахим техник технологи одоо компьютер, таблетаар одоо ингээд бүрэн хангагдчихлаа. За интернет орчин бий болчлоо. Тэ? Одоо ерөөсөө хүүхэд багш эцэг эх гурав сайхан хамтраад ажиллаад ерөөсөө багийн баг сургуулийг одоо тийм хөдөөний гэж одоо ярих тийм шаардлага нь бол өнөөдөр бол баг байхгүй болчихж байгаа. За энэ дээр хамтарч ажилласан мөнхтөе захиралтай бол үүний төрөд бас онцлог талхал хийх юм. За өнөөдөр маш их сэтгэл өндөр байна. Сэлэнг аймгийнхаа Мандал сумын Тарин багт багийн баг сургуулаа байгууллаа. Энд нийтдээ 75 хүүхэд суралцах боломжтой. Сургууль нь хажууд нь ойртоод ирэх юм бол гэрийн эзэн болсон хүүхдүүд бол нутгийн эзэн болно шүү дээ. Энэ утгаараа бидний бас энэ багийн баг сургуулийн концепц их зөв явж байна гэж харж байна. Өөрийн зүгээс үзүүлж чадах дэмжлэгийг үзүүлье. Бусад том аж ахуйн нэгж байгууллагуудыг ч гэсэн энд уриалъя гэж байна. Төсөл маань төр, хувийн хөвшил, олон улсын байгууллагуудын хамтарсан хамгийн ийм оновчтой, амжилттай болж байгаа төсөл гэдгийг дуртахад таатай байна. Тэгээ ялангуяа хөдөө орон нутгийн хүүхдүүд бол ингээд 6 настайгаас дотор байранд амьдрахгаа явдаг. Их хүнийхээ хувьд бол тэрийг ерөөсөй ойлгохгүй байхгүй. 6 настай хүүхдийг ямар зоригтой Монгол ээжтэй дотор байранд явуулах вэ? Тэгээд хүссэн үсээгүй ингээд ээж нар нь бол хүүхдүүдээ аваад аймаг сумын төв дээр амьдраад идэг. Тэгэхээр зэрэг хүүхдүүд гэр бүлтэй ээж автаа хамт өсөж торних энэ боломжийг бий болгож өгөх юм зорилготой байна. За Хаан банк бол өөрөө доктортой хөгжлийн бодлоготой 2007 оноос хойш өнөөдрийг болтол ингээд 18 жилийн турш Хаан банк сангаараа үйл ажиллагаа явуулж байна. Санг маань өөрөө бол үндсэн 6 чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Тэрний хамгийн чухал хэсэг нь бол энэ боловсрал, эрүүл мэнд, тэгш оролцоо, нутгийн соёл заншлыг дээдлэх гэсэн энэ хэсэгт бол бид нэр илүү анхаарлаа хандуулж ажилладаг байгаа. Thank you very much Haан bank for their support for this and also the invisible hand and eyes behind this program. Thank you very much. And we hear from the principal of the school today that some of the children who are very far from the bag are coming back to go to the school in this very nice building. So about the building, we have made sure that the building has all the compliance, the standard, the protocol that for the green school, including how we put a solar energy system, better ventilation system to reduce air pollution. We have water and sanitation in. All the walls are basically tailored to ensure that they are environmentally safe for the children as well. Манай хүүхдүүд айгүй баяртай байгаа шүү дээ. Хуучин сургуульд нөгөө жоохон дээр үе. Тийм тэгэхээр ч нөгөө нэлээ хүүтэн сурах орчин жоохон тийм тав тухмуутай байсан. Ядглал сурах орчин дулаахан байна гэж хүүхэд нөгөө тухтаа сууж ангитаа даар чичрэхгүй те бид нар жинтгэрээ гэсэн шүү дээ. Тэгээд сургууль завсардахын чинь асуудал хөдөө орон нутагт бол тэр бол маш их өндөр байгаа шүү дээ. Энийг бол сурах орчинд хангаж өглөө. Энэ бол маш хөдөө орон нутагт хэрэгтэй зүйл байлаа л гэж хэлмээр. Барааны